Бага бид нар бол үндэсний уулархан компаниуд энэ үндсэн хууль заасан байгалийн одоо өгөөжийн дийлэх буюу 50% байх ёстой, ард иргэд очих ёстой гэдэг энэ үндсэн санааг дэмжиж байгаа. Тэгээд засгийн газрын талаас ялангуяа нөгөөжийг 60% болгомоор байна гэсэн эдис хэлцээрийг бид нар бол хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл ер нь бол одоо баялагын сан авчих ёстой гэдэг бид анхнаасаа дэмжиж байсан. Баялагын сан авчижээж энэ үндсэн хуулийн заалт биелэн тэгжээж ард иргэдэд одоо байгалийн өгөөжөөс одоо энэ уулуурхаагаас очих өгөөж ахиу очих юм одоо ёстой. Тэр утгаараа бид нар анхнаасаа 99 оноос уулуурхаа энэ жирсоос үйл ажиллагаа хийснээс хойш бид нар төсөх юм болгоод дэмжиж 2008 онд одоо жишээлбэл бид нар бас стратеги орд учраас 96% төрдөгжсэн. Үлдсэн хэсэг дээр бид нар ухаан удаг дээр одоо хөрөнгө оруулалт хийгээд өнөөдөр хүртэл бараг 3.2 их 80 төгрөгийг улсын төссөн байлаа. Хөрөнгө оруулагчд бол жишээлбэл одоо ашиг бол ногдоогүй явж байгаа. Энэ л өөрөө эрсдэлтэй салбар бид анхнаас ойлгож байгаа. Гэсэн хэдий ч бид нар одоо төр засгийн энэ баялагын сан одоо арилжуулахын бодлогыг бид нар дэмжиж одоо бас өгөөжийн 60% одоо сүрд авдаг байна гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байгаа. Дунджаар хэдэн төгрөг гэсэн үг юу? Энэ бол зах зээлээс юунаас хамаарна одоо нүүрсний үн сайжраад бид төрд одоо нэмж тохируулах хийж төлбөрөө нэмж ахиу хөгнө гэсэн үг. Амнат гэж одоо бид нар одоо бас төлж байгаа шүү дээ. Жил болгоо. Тэгээ амнат бол ялангуяа байгалийн хэвлийн баялагийг ашиглаж улсын төсөлд орж байгаа юм. Тэгээ энийг бид нар одоо ахиухан баялагын сангаар дамжаад хөрөнгөлийн санд очиод ард иргэдэд ахиухан очиж яг энэ уул уурхайн өгөөж одоо баялагын өгөөж хүмүүст илүү мэдрэгдээсээ орон нутгад ахиухан одоо өгөөсөө биддэг өсөлтийг одоо шаардлагыг бас тавьж байгаа. Тэр утгаараа бол ер нь бол одоо төр засгийн бодлогууд энэ баялагын сангийн хуваарлтыг энэ ахиухан орон нутагт уул уурхайтай одоо бүсийн тэр орон нутагт нь ард иргэдэд ахиухан болох ийм бодлого барих гэж байгаа маа гэж бид нар ойлгоод бас энийг дэмжиж одоо энэ уул нүүрсний үн жишээлбэл сайн одоо 23-24-д сайн өсөөд байвал бид нэмж өдөө ахиухан төлдөг ийм одоо хоронагийн бас хэлцээр бас тийм байсан гэж ойлгосон. Тэр л одоо нөгөө юунаас хамаарна тохиргооны томьёол юунаас зах зээлийн нүүрс ч одоо жил болгон өөрчлөгдөж байгаа учраас нөгөө тэд гэж тоо хэлж болохгүй байхгүй юу? Зах зээл ундаг өсдөг одоо бид нар сүүлийн 10-20 жил харлаа шүү дээ. Тэгэхээр нүүрсний үн сайн байгаад байвал одоо уулуурхайн одоо компаниудаас бид нэмж төлөх юм нэл гэсэн үг. Энэ жишээ ашигтай байх юм уу? Ашиг гэдэг нь 60% гэж байгаа нь орлогын 60% биш ашигын 60% байх. Тэгээ нийт өгөөжийн одоо бүх төрлийн давтгаар төлж байгаа шүү дээ. Одоо уулуурхай үйл ажиллагаа явуулахаар одоо амнаад аж ахуйн нэгж орлогын давтар одоо бусад одоо маш олон төрлийн давтар төлдөг. Тэр бүх өгөөж улсын төсөвт нийлж ороод энэ өөрөөр өгөөж гэж анхаас энэ орооногийн хурлаар батсан юу ч гэсэн тэр томьёо батлагдсан юм билээ шүү дээ. Тэгэхээр бүх одоо уулуурхаас орж байгаа өгөөжийг бүгдийг тэрнээс одоо 60% нь одоо төрөлд очих хэрэгтэй гэдэг юм. Өгөөжийн 60% хүрэхгүй л нөгөө баялагын дотор төлнө гэдэг төрөв ерхий сайд дурдсан. Энийг ер нь яаж тооцоолж байгаа вэ? Тэгээ энийг одоо нарийн ажлын хэсгээр өргөжлөөд одоо ер нь бол бид нар тохиргооны гэж хэлэх үү баялагын одоо татварыг нэмжлэх үү 60% хүрэхгүй бол нэмж төлдөг юм одоо тохиролцоо хийж байгаа. Одоо та тэр нь уулуурхайд ямар ашигтай юм бэ? Түр дээрэмдчлээ гэж харах хүмүүс байна л да. Яг яг дээрэмдэж нь бас гэж хэцүү энэ бол харилцан одоо ажлын хэсэг нодлон 8-9 сараас хойш ажлын хэсэг байгуулагдаад уулуурхайн компаниудтай одоо манайхантай олон удаагийн уулзалт хэлцээр хийгээд энийг одоо харилцан төвшөлцөж нэг талаасаа энэ уулуурхайг тойрсон улс төрч бол одоо сүүлийн олон жил одоо хэрэг сэтрлээ шүү дээ. Тэгэхээр бид нар эдийн засаг ард иргэд бүгдөө одоо боломжийн орлого цалинтай амьдрмаар байдаг. Энэ чинь ханаас орох юм гэхээр энэ том татвар төлөх ахиухан экспорт хийж иж тэрнийг дагсан одоо өгөөж нь улсын төсөвт ахиухан орж иж цалин тэтгэр одоо тэтгэмж ахиухан ногдөг юм одоо дүрмтэй шүү дээ. Тэгэхээр яг энэ улс төржиж энэ одоо уулуурхайг тойрсон энэ хэрүүлийг бид бас цэг тавья гэж бодсон юм. Тэр утгаараа бид нар жоохон манлайж энэ хэдийгээр одоо бид нар өмнө нь одоо туризмчлийн 96% өгсөн ч гэсэн бид нар одоо энийг бас дэмжиж энэ одоо дахид одоо өнгөрсөн энэ одоо түүхээс бид нар сургамж авлаа штэ. Одоо улс төржөөд одоо хэрэглэх одоо хийх тусам бүтээн байгуулалт хойшилж байна. Хийж бүтээж одоо хэрүүл тойрж улс төрч биш хийж бүтээж одоо ахиухан энэ улс орны хөгжлийг одоо урагшин явуулж яал гэдэг бидний нийгмийн хариуцлагын хүрээнд нөгөө талаасаа бас нэг хандж одоо энэ хэлцээр зашмаа тохирч байна. Улсын хурлаар батлагдаад дэмжигчвэл гол эрсдэл нь үндэсний баялагын санг хэн барих вэ гэдгээс хамаарна. Эрх баригч нам бариад явал эргээл улс төрийн популизм чинь үргэлжлэх юм шүү гэдэг эрсдэл байгаа юм л да. Та мэдээж эрсдлээ тооцсон ба.
Энийг бол одоо бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар бол одоо ахиухан хөрөнгө оруулалт хийж, ажлын байраа доктортой байлгаж, ахиухан экспорт хийж, ахиухан доллар оруулж ирж эдийн засгт одоо сүсэлж хүсэж байгаа. Тэр хэмжээгээр баялагын санд ахиухан одоо энэ татвар орлого орох хэрэгтэй шүү дээ. Тэрийг одоо зөв зүйлээр зарцуулах гэдэг бол одоо улс төрчийн хийх гэж шүү дээ. Төр засаг их хурл. Тэрийг бол бид нар мэдэхгүй. Тэр бол мэдээж сонгогч нар одоо өөрсдийнхөө шудраг зөв гэсэн улс төрчтэй сонгоод тэр усууд зөв шийдвэр гаргаад энэ одоо баялагын санд одоо татвар төлөгчдийн бидний одоо оруулж байгаа бүгийг эргээд ард түмэнд орон нутагт зөв зүйтэй зарцуулах ёстой гэдэг л энд одоо бид нар найдаж бас энэ одоо хэлцээрийг бас дэмжиж байна. Хамгийн гол нээлттэй байх хэрэгтэй үндэсний баялагын сангаас хэлээд байна. Тийм. Яг хуу бидний бодлоо одоо эдийн засгийн бодлогын зөвлөлтөөр ч гэсэн саяхан уулзалтаар ерөнхий сайд өөрсдөө ч гэсэн хэлсэн. Бидний ойлгосноор бол ер нь энэ баялагын сандын хуваарлтыг нэрэж харах юм байна. Илүү одоо уулхан компаниуд одоо ширүүл гадна дотныхгүй, хувь төр ихгүй бүгдээрээ л одоо сайн бас боломжийн татвар төлж байгаа. Тэр мөнгө одоо бас боломжийн хувь нь одоо ард иргэдэд очдог байх ёстой л гэж бид нар хувьшилж тэгж хүсэж байгаа. Одоо төрсгийн болгоч тийшээ явж байгаа байна л гэж ойлгоод бид нар энэ хэлцээрийг бас хийж дэмжиж энэ өгөөжийн бас 60% өгдөг болох юм одоо дэмжиж байна л гэж үзэж байгаа. Энэ 60% тодорхой ойлгохгүй байгаа юм да. Одоо шинээр дахиж бүр ирээ гэсэн үг юм. Яг энэ бол ажлын хэсэгт тэргүүл сангийн яамын тооцдог аргачлалыг одоо ороногийн хэлцээгээр бидний зүгээр хэвлэл мэдээлэлээс харснаар бол 50-д нөхөн нэг нь өгөөж нь бол төр зэгт орох юм лээ шүү дээ Монголын талд. Тэрийг даваад 60% баймаар байна гэдэг одоо ажлын хэсэг бидээс одоо билээ одоо энэ дээр нийгмийн харьцлаас бас хамгаач ээ. Энийг одоо зөвшөөрөх тал нь гэдгийг бид нар бас бодож байгаа. Ярилцж байгаа энэ бас дэмжиж. Яг тэгвэл энэ баялагын сан их хүн байж л одоо бол урхай байдлыг бид нар Монгол Улсын эдийн засаг өнөөдөр одоо нэг хүнд ноогдох нь $7,000 хавцаа гэж байна шүү дээ. Энийг яаж нэг хүнд ноогдох нь 15,000-20,000 доллар болох уу? Яаж бид нар одоо бусад хөгжилтэй орн шиг болох уу? Энэ эдийн засаг яаж төлөх юм бол ерөөсөө бид нар ахиухан экспорт хийх хэрэгтэй. Тэрийгээ дагаад ахиухан доллар орж ирэх хэрэгтэй. Дагаад олон одоо татврын орлого ахиухан орж баялагын сан хариуцах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр утгаараа бид нар энийг бас одоо энийг дэмжиж одоо бид нар яг мандат үзүүлж бас одоо нийгмийн харьцлагын хөрөнгөний шийдвэр гаргаж байгаа. Хэр удаа үргэлжлэх бол хэлцээ. Ажлын хэсэг одоо цааш дараа бид нар манайхантай үргэлжлэж дуусгах байхаар гэж бодож байна.